За сайн байцгаана уу монголчуудаа. Стокгольм хотоос Наран Чимэг ярьж байна. Би та нартай бас нэг жижигхэн бас хэрэгтэй болов гэсэн нэг мэдээллийг оруулчих гэж бодоод өнөөдөр зогсож байна. Тэгээд та нарын амралтын өдрүүд чинь сайхан өнгөрсөн байлгүй дээ. За тэр юу вэ гэхээр ингээ аюу бас нэлээд хүмүүст илбэг жоохон тохиолдож байна. Энэ юу вэ гэхээр нэг цагаачийн албаны байгууллага чинь хууль дүрмэнд нэлээх чангараад тий нөгөө иргэн шил өгөхөд бас нэлээд их одоо өндөр босго буюу шалгуур тавьдаг болчих. Тэгээд энэ дээрээс үндэслээд одоо зарим тохиолдолд бүр одоо нэлээд хідэн одоо тийм хэрэгүүд гарч ирж байна л да. Өгсөн оршин суугч зөвшөөрөл буюу байнгийнхаа оршин суугч зөвшөөрлийг одоо хураагаад авах ийм тохиолдол бол нэлээд илбэг болж ирсэн сүүлийн үед. Энэ ганцхан манайхан дээр ч тохиолдоогүй тий бүхэл өөр улс орны дээр кейсүүд дээр зөндөх гарч ирж байна. Энэ юу вэ гэхээр жишээлбэл тий ямар ч байж болно. Хөдөлмөрийн гэрээгээр олгогдсон ч байж болно, гэр бүлийн байдлаар ч байж болно. Тий скол бол нөгөө бүр яг цагаач гэс дөрвч гэсэн одоо нөхцөл багтаад орж ирсэн хүмүүс тий аль нь ч ер нь байж болж байна. Гэтэ ерөнхийдөө бас манайхан дээр нөгөө одоо ер нь жоохон илбэг тохиолдоод байгаа зүйл нь юу вэ гэхээр ерөнхийдөө хөдөлмөрийн гэрээгээр орж ирсэн буюу эсвэл гэр бүлийн байдлаар ийм байдлуудаар нөгөө оршин суугч зөвшөөрлөө байнгын оршин суугч зөвшөөрлөө авчиж байгаа шүү дээ. Тэгчээд яг ямарваа нэгэн тодорхой шалтгаанаар тий албан байгууллагаас болдог ч юм уу хүн өөрөө ч жоохон анзаарахгүй за энэ ч надад нэг шаардлагагүй байх гэж бодоод явж идэх ч юм уу. Хүн болгоны нөгөө шалтгаан өөр байдаг. Үүнээсээ үндэслээд нөгөө эргэжлэх хүсээгүй байжгаад одоо сүүлийн үед өгсөн эргэжлэх хүсээд өгсөн хүмүүсийнх одоо хамгийн багаар 3 жил, 4 жил, 5 жил хүлээх хүртэл ийм зүйл гарч ирж байгаа байхгүй юу? Цагаачийн байгууллагын өөрийнх нь нөгөө одоо яг албан ёсны хууц руу ороод уншихаар ямар ч хүсэлтийг тийм ээ одоо иргэн шил байна уу? Ер нь тий иргэншлийг нь би орж харахад ер нь бол хамгийн доор хаяж 36 сар өөрийнхөө очрыг хүлээнэ гэсэн ийм одоо мэдээлэл байж байгаа. Тэгээд тэр мэдээллийн ингээд харахаар тийм байгаа мөртлөө бас тэрнээс илүү одоо 36 сар гэдэг чинь 3 жил шүү дээ тийм ээ. Тэрнээс илүү болчихсон 4 жил, 5 жил болсон хүн ч явж байгаа байхгүй юу? Тэр байтга зүгээр сонголтын дээр ч гэсэн одоо нэгт хоёр дахь нийт хийгээд дуусгачаад хоёр дахь сонголтын дээрээ ингээ 3 4 жил 5 жил хүртэл ингээ нөгөө шийдвэр нь гараагүй явж байгаа юм тохиолдол зөндөө байна. Энэ болохоор мэдээж нөгөө албан байгууллагаас их шалтгаалж байгаа тий тэр хөдөлмөрийн гэрээ яг одоо хуулийн дагуу явагдсан байна уугүй юу гэдэг дээр хүртэл нэс үнслээд ингээд нөгөө шалгагдаад ингээд удаад авах юм шалтгаан зөндөө байж байгаа байхгүй. Зарим нэгэн зүйл болохоор мэдгүй яадаг ч юм бас скол ширээн дээр байжгаад мэрэгчлэнгүүд нь солигддог ч юм уу яадаг ингээд бас дунд нөрхтөөд үлдсэн байгаа ч гэсэн зөндөө зүйл байж байгаа байхгүй. Тэгээд сүүлийн үед бол манайхан нөгөө нэг иргэн шил ингээ хүсхээр яаж ийм гэхээр за жишээл би зүгээр нэг кейс яриад да хаа байсан 10 11 онд ч юм уу ороод ирчихсэн хүн байж байгаа байхгүй гэр бүлийн байдлаар тий. Тэгээ гэр бүлийн байдлаар мэдээж хүний нөгөө амьдрал болсон янз бүр болно шүү дээ. Тэг янз бүр болохоор мэдээж нөгөө одоо салгалт гэдэг юм болж байгаа тий. Тэгээд салчхаа дараа нөгөө тэр одоо байнгийнхаа оршин суугч зөвшөөрлийг бол ингээл 4 удаа ч юм уу тийм ээ. Тэр чинь нөгөө байнгын оршин суугч зөвшөөрлөө олгочхоор чинь 5 жилээр байдаг л үүдээ тийм ээ. Нөгөө тэр байнгын оршин суугч зөвшөөрлийн картанд сунгагдаад явдаг штэ. Тэгээд тэрийг бол ингээл 4 5 удаа ч юм уу баг ингээ сунгаа явцсан хүн байж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь одоо мэдээж одоо хүний амьдралын явцад одоо 90 толгой хүртэл салдаг гихчээр ямар нэгэн байдлаар тэр гэр бүл салчихсан. Тэгээ мэдээж одоо энэ 11 оноос хойш гэдэг чинь баг юу вэ 15 6 жилийн дотор чинь хүн салаад тэгээд бас дахиад гэрлэгч ийм тохиолдол гарна шүү дээ. Тэгээд яг хаа дараагийнхаа гэрлэлтийг гэрлэх гээд ч юм уу те одоо нөхрөө оруулж ирэх гэдэг ч юм уу. Янз бүрийн зүйл болж байгаа шүү дээ хүний амьдралд. Тэгээ ингэж байгаа тохиолдолд яаж нэхэр цагаачин байгуулга тэгээд нөгөө ямар байдлаар чинь иргэншлийн хүсэг байж байгаад ингээд саяхан шиг ч юм уу тийм ээ. Саяхан ч явах тийм 4 5 жилийн өмнө иргэншлийг хүссэн баг тэр иргэншил нь ерөөсө гараагүй байж байгаад одоо би танаас бүр байнгийнхаа оршин суугч зөвшөөрлийг одоо хураагаад авнаа гэсэн мэдээлэл орж шийдвэр ирж байгаа чийтэй ч юм уу. Бас нэг өөр нэг кейс дээр болохоор яах вэ гэхээр ингээд манайхан чинь дээхний үедээ оруулах хүсэж байхдаа дандаа юу гэх юм хуурамч нэр ус ч юм уу сквад нэрийнхээ хагасыг хилждэг ч юм уу ийм зүйл зөндөө байсан шүү дээ. Тэгэхээр нөгөө ямар нэгэн тохиолдолд тэр хүн ингээл оршин суугч зөвшөөрлөө сунгуулад явсаар агаад
иргэншлийн аваагүй байж яддаг ч юм уу тийм ээ. Ингэж яхад тэрийг ингээ хүсхээр нөгөө ингээ цагаачин болгоч айгүй одоо татврын алба өөр барагдуулах алба баргуудалч одоо цагдаатай хүртэл тийм ээ ингээд чи бүгдээр хамтран ажилладаг болчиход байгаа шүү дээ. Тэр бүх зүйлүүдээс таны бүх зүйлийг чи ухаж харж байгаа байхгүй юу? Ухаад тэ одоо муухагаар хэлэхээр ухаж байгаа байхгүй тий. Одоо урд нь яаж исэн гэдэг таны бүх тэр түүхийг чи судалж байгаа байхгүй юу? Тэгээд тэр түүхийг чи судалж идэл яах вэ тий. Дэлхийн дээр одоо бараг худалчид 2004 5 онд бид юм уу тийм ээ 8 9 10 оны үед одоо хуурамч нэрээр ингээд эхлээд цагаач хүсэж исэн. Тэгээд тэрийгээ дараа нөгөө засчихсан юм байгаа байхгүй юу? Тэг чин тэрийг нь гаргаж ирээд танд одоо өгсөн байсан оршин суугч бишүүл авлаа. Иргэжлийг чи өгөхгүй. Одоо тэдний хажуугаар бүр одоо өгсөн байсан байнгын оршин суугч бишүүлээ буцаагаад хураагаад авлаа гэх зүйл бас болж байгаа байхгүй юу? Ингээд ийм айгүй маш олон кейс байна. Одоо өөр улс орны ч гэсэн хүмүүс яг иймэрхүү зөндөө. Манайханд бол харьцангуй нөгөө тийм зүйл байдаггүй. Одоо яг үхээр хуурамч гэрлэлт бол гадныхан бол аюу хийдгэн штэ. Тэгээ одоо миний бүр одоо юу тийм одоо өөр хэлтэй гадаадын өөр одоо энэ араб хэлтэй хүмүүсээс найз нөхдөд зөндөө байдаг. Тэдрээс маань бас яг ийм зүйл одоо болоод ороод ирсэн ч юм уу тийм ээ. Одоо тэдний хүмүүс дотор ийм зүйл байж байгаа байхгүй юу? Одоо гэр бүлийн одоо хамтран амьдрагчаар ч юм уу гэр бүл болоод ингээд ороод ирсэн. Тэгээд дараа нөгөө ингээд ямар нэгэн байдлаар салчихсан тий. Тэгэхээр ингээд нөгөө тэд нар чинь ямар нэгэн байдлаар одоо энэ хуурамч гэрэлт байна гэж үзээд тэрийг цуцлаа ичгэж байгаа ч шийдэ. Одоо тэр өгсөн оршин суугч бишүүл иргэн шийдэл бүх зүйлүүд ингээд одоо иргэншлэг хүссэн биш тийм ээ. Бүр нөгөө байнгын оршин суугч бишүүл хүртэл одоо хураагдуулчих ийм зүйл болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр манайхан ер нь би юу гэж хэлэх гээд байна гэхээр хэрвээ та ингээд өөрөө за надад нэг одоо ийм зүйл байна да. Энэ бол нэг жоох эргэлзээтэй юм да гэсэн үедээ иргэншлийг заавал хүсэх алба байгаа ч юм уугүй тийм ээ 10 20 жил 15 6 жил амьдарч хаад дараа нь нөгөө байнгын оршин суугч бишүүлийг хураагалахчвал эн чинь амьдралын нэг одоо бахарг л нэлийн олон жил өнгөрчж штэ 15 жил гэдэг чинь хүний амьдралын хугацаанд бол маш урт хугацаа шүү дээ. Энийг ингээ алга болгочвол бас айгүй харамсалтай зүйл болж байгаа байхгүй. Тэгэхээр манайхан яарч тийм ээ одоо ингээ ямарваа нэгэн иргэншил хүсгээд ингээ өгж байгаа ч юм уу тийм хүмүүсээ ерөнхийдөө өөрийнхөө нөгөө одоо боломжтой кейсийг айгүй сайн бодоод тий би ер нь нэг зөв ч юм уугүй ч юм уу гэдгээ сайн бодороо гэж хэлэх гээд өнөөдөр би нэмжлэгээ хийгээ сууж байна. Нэлээ олон одоо хүмүүст энэ зүйл тохиолдож байгаа учраас тийм ээ яг анхааралгүй үднээс ингэж хэл. Гэтэ заавал яг одоо бүх хүмүүсийн тийм байх албагүй. Тэгтээ ер нь бол иргэншлийг хүсэж байгаа хүмүүст янз янз байгаа. Тэгтээ дийлэнх нь ер нь бол хамгийн доотлол нь 36 сар гэдэг чинь 3 жил хүлээж байгаа байхгүй юу. Тэгсний дараа нөгөө одоо тэр 3 жилийн хугацаанд чинь бас цагаачин байгууллагаас хууль дүрм нь өөрчлөгдөөд 9 жирийн зүйлүүд нь өөрчлөгдөв, хууль дүрм нь өөрчлөгдөд өөрчлөх зүйлүүд дөндөө гарч ирж байгаа байхгүй юу. Энэ байдлаасаа болоод бас ингээд янз бүрийн зүйл их өөрчлөгдөж байна. Иргэншлийн хувьд бол эдгээр бол маш хатуу болж байна. Ялангуяа одоо миний би дээр үеийнхаа нөгөө хийсэн бүжлэгэн дээр яг иргэншилтэй байх, иргэншилгүй байх хоёрын ялгааг бол би дээрх нь ярьчихсан байгаа. Хэрвээ та хүсвэл миний нөгөө хуучин бичлэгүүд рүү ороод үзнэз та миний яг нөгөө одоо энэ YouTube дээр Мэлми гэсэн влог байгаа. Тэр влогийг руу ороод одоо газар нэр нэг зөвлөн дээр хэвтсэн зурагтай байгаа да миний. За тэр дээр ороод та нөгөө subscribe хийж дагагч болчихно гэсэн үг шүү дээ тий. Тэрийг хийчихвэл тэгээд миний нэг бараг 100-аад бичлэг гарч ирэх бах. Тэн дээрээс гарчигтай байгаа. Тэр гарчгийн дээрээс нь танд яг өөрт чинь аль нь яг хэрэгцээтэй байна вэ гэдгээ олоод үзчихвэл бас хэрэгцээтэй байх. Зарим зүйл мэдээлүүд бол цагаачийн холбогдолтой, цалин мөнгөний холбогдолтой ч юм уу хөдөлмөрийн гэрээтэй холбогдоод зарим зүйлүүд бол нөгөө ингээд одоо зарим мэдээлэл нь хуучирсан. Тэгтээ тэрийг болохоор нөгөө утатерын хийгээд дахиад нөгөө шинжилээд одоо яг тэр тухайн үед нь гарч ирсэн өөрчлөлтүүдийг нь бол би дараагийнхаа бичлэгүүдээр яриад явчихсан байгаа. Мэдээж миний бичлэгүүдээр он сар нь байж байгаа гэж бодож байна. Тэр он сартайгаа байж байгаа учраас тэр он саруудыг харж агаад аль нь одоо сүүлийн үеийн мэдээлэл вэ, аль нь хуучин мэдээлэл вэ гэдгээ та нар өөрсдөө олоод үзчихээрэй. Иргэншлийн хувьд бол нэг тийм сүртэй ялгаа өгнө байдгүй байхгүй юу? Яг уу баг зэргийн жижиг сажиг ялгаа бол би л тээ. Гэхдээ танд ямар нэгэн эрсдэл байна гэж үзэж байгаа бол та ер нь иргэншлэг өгөө жоохон азан жисэн дээр байх шүү. Тэгэхгүй бол ингээд нэг 10 20 жил амьдарчгаа дараа нь бүр байнгын оршин суугч бишүүлээ иргэншлээс болоод хураалгачвал бас айгүй хэцүү болчихж байгаа байхгүй юу.
албан байгууллагуудад чинь ч гэсэн тий одоо энэ хөдөлмөрийн гэрээн дээр ч гэсэн ер нь бол ингээд нөгөө тэр хөдөлмөрийн гэрээ чинь яг хууль бус одоо хуулийн дагуу бүх зүйл яг үнэн зөвөөр явагдаад ирж байгаа бол бас нэг өөр тийм ээ. Тэгэхгүй хууль бус явагдаад ирчихсэн одоо цалин мөнгөн дээр нь байдаг ч юм уу ингээд айгүйх мэдээлэл цагаа чинь ганц манайх биш тийм ээ. Одоо улс орнуудын хүмүүсээс ч гэсэн ингээд янз бүрийн мэдээлэл очсон байдаг. Энэ хөдөлмөрийн үйлчлэг явагдаад байна. Энэ хөдөлмөрийн гэрээ нь яг үнэн зөв одоо хуулийн дагуу явагдаагүй байна гэж үзсвэл тийм ээ. Тэр байнгын тэрий чинь одоо олоод мэдчихвэл тийм ээ. Сэжиглжвэл ер нь тэгээд бас тэр байнгын чи оршин суугч хөрөлийг хүртэл хураагаад авах юм үнэлэлтэй л очиж байгаа байхгүй юу. Тэгээд яаж ийм нөхөр ихэнх одоо энэ тохиолдолд дийлэнх тохиолдолд нь яаж харагдаж ийм нөхөр иргэншил хүсэж байгаа тохиолдолд тийм ээ. Иргэншлээ өхийн тулд нөгөө маш их зүйлийг ухаад үзэж байна. Тэрний үндсэн дээрээсээ янз бүрийн зүйлийг сэжиглэж үзэнгүүтээ нөгөө байнгын оршин суугч хөрөлж хураачиж байгаа байхгүй юу. Тэгж байнгын зүгээр нэг иргэншилтэй байхын тулд байнгын оршин суугч хөрөлийг хураалгach бол бас айгүй харамсалтай зүйл байгаа л зү. Тийм учраас энэ дээр манайхан нэг яаран одоо иргэншил хүсье гэд тэгээд ах шаардлага өрнө л жоохон байна уугүй юу гэж бас заримдаа бодох хурж байгаа байхгүй юу. Тэгээд тэр бол нөгөө би яг өөртөө байгаа мэдээлэлээ та нартаа өгчий. Та нар бол нөгөө сонголт бол та нарын гарч шүү дээ тий. Яах вэ гэдг нь яг ийм зүйлүүд ингээ хүндрэлүүд гарч ирж шүү гэдэг тухай л би мэдээлэл өгч байгаа. За тэгээд би ч одоо өөр марцсан сансан зүйл юу вэ? Тийм аль алин дээр нь ер нь бол нөгөө гэр бүлийн байдлаарч оршин суугч зөвшөөрөл авсан эсвэл бол яг нөгөө цагаач гэдэг тодорхойлолтод нь багтаад авсан эсвэл хөдөлмөрийн гэрээгээр авсан. Тэгээд тэр ятгаа нөгөө төрөүний хэсэг одоо гимназийн нэг хууль гарсан шүү дээ. Гимназ сурж байгаа хүмүүст олгодно гэсэн тий. Тэргээр хүртэл ингээд оршин суугч зөвшөөрөл авсан. Манайхан тэргээр авсан хүн айгүй хоёр нь баг байхгүй хаа хургаах. Өдрийн очиг байгаа. Гадныханд бол тэргээр бас авсан зүйл үзэндээ тэгэхгүй. Тэгэхээр тэрийг хүртэл цаагаад авчих чийдэ ч юм уу тий. Ямар нэгэн зүйл алдаа ондогдол байна гэж үзэх юм бол эдгээр ингээд хураагаад байна тий. Иргэншил хүсэж байгаа тохиолдолд ер нь бол нөгөө нэлээх ухаж байна. Одоо 20 жилийн өмнөх зүйлийг та буруу нэр өгсөн байна гэд гаргаж ирээд татгалзчихж байгаа ийм тохиолдол хүртэл байгаа хөө. Тэгэхээр ч айгүй харамсалтай байгаа сте. Тийм учраас манайхан нэгийг бодож хоёрыг тунгааж тий өөрийн чинь одоо шалтгаан шалтгаан кейс чинь ямар байна вэ? Надад эрсдэл нь юу байна вэ гэдгийгээ сайн тооцоолж ийж энэ зүйлээ хийгээрэй гэж одоо бодсны үндсэн дээр стандарт загч гин хэлж гин. Тэгээд сонголт бол таны гарт сайн бодож жагаад яхаа өөртөө шийдээрэй. Тэгээд амралтынхаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Анхаарал тавь сонссонд маш их баярлалаа. Хэрвээ танд нөгөө хэрэгцээтэй гэсэн нэгэндээ дамжуулна биз. Тэгээд миний мэлмигсэн одоо сувг руу ороод subscribe хийчихвэл та нарт те миний тавьж байгаа мэдээлэл цаг тухайдаа хүрэх болно. Тэгээд анхаарал тавь сонссонд баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяр таа.